Эерэг бодол, эерэг сэтгэл зүй таны амьдралыг сайн сайхан руу хөтлөнө. Эерэг подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, эерэг подкастаар хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг хэрхэн бий болгох тухай сэтгэл судлалын шинжилгээ ухааны үндэстэйгээр та бүхэнд хүргэх болно. За, эерэг подкастын энэ удаагийн дугаараар хүн төрөлхтний аз жаргал гэдэг сэдвийн хүрээнд ярина. За, өнөөдрийн бидний өмнө үүсэт байгаа сэтгэл зүйн янз бүрийн асуудал бол бидэнд маш олон нарийн төвөгтэй хүчин зүйлс нөлөөлөх болсонтой холбоотой гэж. Бидэнд нөлөөлөх зүйлсийн тоо, бидний бодох шаардлагатай зүйлсийн тоо, бидэнд ирэх мэдээллийн тоо нэмэгдэх тусам сэтгэл зүйн асуудал дагаад нэмэгдэх болсон. За, өөрөөр хэлэх юм бол хүн амьтан талаас органик мэдрэмжээсээ холдох тусам сэтгэл зүйн хувьд тогтворгүй болдог. За, одоогоос 100 гаруй мянган жилийн тэртээ танин мэдхүйн хувьсгал явагдаж, орчин үеийн ухамсарт хүмүүс үүсч бий болсон гэж үздэг. За, энэ үед хүн эргэн тойрны юмс үзэгдлийг танин мэдхүйн үүднээс ойлгож мэдж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс амьдрахуйтай холбоотой нээлтүүдийг хийж, өөрсдөө ямар нэгэн зүйлийг сэдэж, зохиож эхэлсэн гэсэн үг л дээ. Хэдийгээр мод чулуугаар зэвсэг хийдэг, зэрлэг шахуу байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам альва зүйлийг боловсронгуй болгож хөгжүүлж байсан. За, урд өмнө нь 100% орчиндөө дасан зогсож амьдардаг байсан бол хүмүүс энэ үеэс баг багаар орчноо ховиргон өөрчилж эхэлсэн. Гэсэн ч өнөөдөр ихтэй харьцуулахад байгалаасаа шууд хамааралтай амьтанлаг шинж нь илүү давмгайлсан, байгальд зохицох хандлага нь төлхөө байсан учраас сэтгэл зүйн асуудал тэр бүр өртөх магадлал бага байсан гэж хэлэх гээд байна. За, товчхондоо бол байгалаас сэтгэл зүйн асуудлаа зохицуулах тэр автомат зохицуулалттай байсан гэж хэлэх гээд байгаа хүнд өөртөө тийм ээ. Харин танин мэдхүйн хувьсгалаас хойш 50 гаруй мянган жилийн дараагаас энэ байдал нь айжмдаа багасаж эхэлсэн. За, учир нь хөдөө аж ахуйн хувьсгал эхэлсэнтэй холбогдож тодорхой хим хэмжээ үүсч, за түүний дагуу уураг тархи нь хүний өөрийн зохиомол хүчин зүйлүүдээс хамаарч эхэлсэн гэж. За, ингэх тусмаа сэтгэл зүйн асуудлаа зохицуулах байгалийн автомат системийн үүрэг багасж ирсэн гэсэн үг. Өмнө нь бол яаж ийсэн гэхээр хүний тарих мэдрэлийн системийн үйл ажиллагаа бол тэр тодорхой хэмжээний байгалийнхын жамаар үүсэж байгаа стрессийг байгалийнхаа тэр үйл явцынхаа дагуу стрессийг намжаадаг ийм байдалтай автомат ийм систем бол хүний тархинд байсан гэж хэлэх гээд байна. Харин одоогоос 500 жилийн өмнөөс аж үйлдвэрийн хувьсгал эхэлснээс хойш нөхцөл байдал өмнөх хэдэн 10 мянган жилийнхаас эрс өөрчлөгдсөн. За, Новал Хараригийн Сапиенс гэдэг номыг та бүхэн уншиж ирсэн баг. За, энэхүү номонд өгүүлэхдээ одоогоос 500 жилийн өмнө дэлхийн хүн ам ердөө 500 орчим сая байсан гэдэг. Харин өнөөдөр бол 8 тэрбум болсон. За, мөн 500 жилийн өмнөхөн хүн төрөлхтний үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнийн дүн өнөөдрийн ханшаар 250 тэрбум $. Байв. Өнөөдөр харин хүн төрөлхтний ердөө 1 жилд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний үнийн дүн 60 гаруй их $80 хүрсэн гэж. 500 жилийн өмнөх хүн төрөлхтний нэг өдөрт хэрэгэлдэг байсан калори 13 их 80 байсан бол өнөөдөр 1500 гаруй их 80 болсон гэж байна л да. За, товчхондоо хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхэнд ердөө сүүлийн 500 жилд аимшигтай хурдтайгаар өөрчлөгдөж, аливаа зүйлсийн тоо хэмжээ нэмэгдэж, юмс нүсэр нарийн төвхтэй бас юм сонин содон болж хувирсан гэж тухайн номонд бол бичсэн байдаг. За, үүнийг уншаад бол цаашд улам л богинохоо хугацаанд энэ мэт өөрчлөлтүүд гарах юм байна даа л гэж бодогдож байлаа. Хүн төрөлхтний 3 дахь томоохон хувьсгал дөнгөж эхлээд л эхний 500 жилд асар хурдтайгаар өөрчлөгдсөн нь дээр өгүүлсэн бидэнд нөлөөлөх хүчин зүйлсийн тоо эрс тэр хэмжээгээр нэмэгдэж байгааг харуулж байгаа. Тэгэхээр бидний сэтгэл зүйн асуудал буюу стресс, бухимдал, сэтгэл готрол, ганцаардал нэмэгдэх болсон шалтгаан ердөөсөө энэ юм а гэж үзэх гээд байна л да. Яагаад тэгэхээр бид байгалийн шин чанар, амьтны зүүн бэлгээсээ халсран холдож
сэтгэл зүйн хямрал бэрхшээлийг зохицуулах байгалийн тэр автомат системийн оролцоо бол үндсэндээ үгүй болсон, одоо ажиллагаагүй болсон гэж хэлэх гээд байна. Ингээд одоо сэтгэл зүйн хувьд шууд орчны нөлөөнөөс хамаарч байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг. Одоо нийгмийн шинж чанар дамгаалсан юм амьтад болж хувирсантай холбоотой. Таны мэдхүйн хувьсгал магадгүй хөдөө аж ахуйн хувьсгалын үед тийм ээ дэлхийн энд тэнд амьдарч исэн хүмүүсийн хувьд аз жаргалын үзүүлэлтийн хувьд нэг их ялгаа байхгүйсэн болов уу гэж одоо таамаглаж байгаа. Өөрөөр хэлбэл одоо амь зуух, амьдрах ерөнхий одоо нөхцөл байдал бол ойролцоо байсан. За харин өнөөдөр улс үндэстнүүд аз жаргалын үзүүлэлтээр харилцан адилгүй болж юм ялгаатай болсон байна. За энэ нь тухайн улсын эдийн засгийн үзүүлэлт, нийгмийн тогтвортой байдал гэх мэт олон хүчин зүйлүүдээс бол хамаарч байгаа. За дэлхийн аз жаргалын үзүүлэлтийн талаар хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг хэдүүлээ авч үзье. За энэхүү одоо тоо баримтыг бол дэлхийн аз жаргалын тайлан буюу World Happiness Report, за мөн одоо Happy Planet Index зэргийн тайлангуудаас бол харж болно. За энэ тайлангууд бол үндсэндээ улс орнуудын иргэдийн тэр аз жаргал, сэтгэл санааны байдал, амьдралын чанар, за нийгмийн дэмжлэг, орлого, эрүүл мэнд, эрх чөлөө, за тэр нэг эв нэгдэл зэрэг юм одоо хүчин зүйлүүдийг харгалзаж үздэг. За 2024 оны дэлхийн аз жаргалын тайланд дэлхийн хамгийн аз жаргалтай улс орнуудын нэгдүгüүрт бол Финланд улс орсон байдаг. За тус улс нь бол 6 удаа дараалал одоо дэлхийн хамгийн аз жаргалтай улс орн болж байгаа. За 2024 оны тайлангаар Финландын иргэдийн аз жаргалын үзүүлэлт нийт одоо хамгийн дээд одоо авах хэвээр 10 онооноос 7.8 оноо авсан. Бөгөөд за эдийн засаг, нийгмийн сайн сайхан байдал, байгаль орчинд одоо тэр ээлтэй амьдралын хэм маяг нь өндрөөр үнэлэгдсэн гэж. За харин 2 дугаарт одоо Норвеги улс 7.6 оноогоор орсон байна. За Норвегийн иргэдийн амьдралын чанар, тэдний сэтгэл зүйн сайн сайхан байдал одоо маш өндөр байдаг юм улс. За дараа нь бол 3 дугаарт Дани улс 7.5 оноогоор орсон байна. За эдгээр улс орнуудыг харахад бас нөгөө боловсролын тэр ялангуяа ерөнхий боловсролын сургалт тэр юмнууд нь бол одоо мэдлэг гэх одоо олгохыг зорихоос илүүтэйгээр тийм яавал аз жаргалтай байдлаар одоо боловсрч хүмүүжих вэ гэдэг энэ концепт рүү бас их чиглэж идэг. Тийм учраас ер нь юм аз жаргалтай иргэдийг л бэлтгэж чиглэсэн юм боловсролын тогтолцоотой байна гэж бас харж болохоор байгаа. За харин одоо дэлхийн хамгийн аз жаргал бага ийм улс орнуудын жагсаалтыг Афганистан улс 2.3 оноогоор тэргүүлсэн байна. За энэ улс бол улс төрийн тогтворгүй байдал, дайны байдал болон ядуурлын түвшин өндөртөд бол за иргэдийн сэтгэл санааны байдал нэлээд доогуурт одоо эргэлэгдсэн байна. За 2 дугаарт нь Өмнөд Судан улс 2.5 оноогоор орсон. За энд бол бас юм дайн дайжинтай, ядууралтай нийгмийн одоо бүтцийн одоо хямрал. За энэ байдал нь бол хүмүүсийн одоо сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж идэх юм байна гэж үзэж байгаа. За харин одоо Тажикстан улс 3 оноогоор сүүлээс 3-т жагссан байна гэж. За энэ улсын одоо иргэдийн амьдралын чанар бол эдийн засгийн нөхцөл байдал нь хязгаарлагдмал. За байгалийн гамшиг, за улс төрийн тогтворгүй байдал зэрэг энэ нөхцөл байдлууд нь бол иргэдийн сэтгэл санааны байдал сөргөөр нөлөөлдөг гэж үзэж байгаа. За манай улсын хувьд бол Монгол улс тос үзүүлэлтээр 143 улс орноос 77 дугаар байран дээр нэмэгдсэн. За энэ бүгдээс харахад бидний одоо бий болгосон хүнд өөрт нь сөргөөр нөлөөлж хүчин зүйлүүдээс хамаарч сэтгэл зүйн сайн сайхан байдал шалтгаалж байгааг бид нар харж болно. За манай Монгол улсад ч гэсэн бас энэ эдийн засгийн байдал бас тийм сайнгүй те. За улс төрийн байдал ч гэсэн одоо бас доктортой урт удаан хугацаанд бодлогоо хэрэгжүүлэхийн боломж бас хязгаарлагдмал ийм байдалтай. Энэ байдлууд бас нөлөөлж байгаа нийгмийн сэтгэл зүй бас стресс бухимдалтай байгаа зэргийн үзүүлэлтүүд, амьдрах орчны асуудлууд гэх мэтчлэн. За хүн сэтгэл зүйн хувьд сайн сайхан байснаар эрүүл мэндийн хувьд те олон талын ач холбогдолтой олон судалгааны үр дүнгууд харуулж байгаа. За судалгаагаар аз жаргалтай хүмүүсийн насжилт за бусдаас 7-оос 10 жилээр урт байдаг гэж одоо тогтоосон байдаг. За хүний сэтгэл санааны байдал биеийн эрүүл мэндэд бол шууд нөлөө үзүүлдэхтэй энэ бол салшгүй холбоотой. За мөн өдөр бүр 20 минутын хугацаанд баяр баясгалантай ямар нэгэн байдлаар эерэг тийм аз жаргалтай байснаар зүрхний өвчин үүсэх эрсдлийг 30%-аар бууруулдаг гэсэн юм судалгааны үр дүн бас байна. За мөн сэтгэл зүйн сайн сайхан байдлыг нийгмийн харилцаатай холбон судалсан.
За энэхүү судалгаанд бол найз нөхөд болон гэр бүлийн дэмжлэг сэтгэл санааны байдлыг 50% сайжруулдаг болохыг тогтоосон. За мөн судалгаагаар аз жаргалд нөлөө үзүүлдэг хамгийн чухал орчин бол гэр бүл, найз нөхөд хамт олон гэж үздэг. За мөн өдөрт 3 удаа сэтгэл хөдлөсөн эерэг үйлдэл хийх. Жишээ нь бусдад талархах ч байдаг юм уу, сайхан үг хэлэх, хүмүүсийн тусламжийг хүлээж авах ч байдаг юм уу, хүмүүстэд туслах гэх мэтлэн эдгээр нь тухайн өдрийн сэтгэл санааг 30% эерэг байхад 30% нэмэгдүүлдэг гэж. За мөн ажилчдын 60-аас илүү хувийн сэтгэл санаа өөдрөг байвал тэдний ажлын бүтээмж 20% нэмэгддэг. Мөн ажилчдын талаас илүү хувь нь ажилдаа сэтгэл хангалуун байвал ажилчин нэг бүрийн сэтгэл зүйн сайн сайхан байдалд нөлөөлж амжилт гарах магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн юм судалгааны үр дүнгууд байна. За ингээд дээр хэлсэн зүйлүүдийг хэдүүлээ бас ингээд товчхон ингээд авч үзэх юм бол яг ер нь бол хүн эхийн хөвлийгээс мэндэлснээс насан эцлэх хүртэл амьдралын тодорхой хугацаанд бие махбод оюун санааны хувьд өсөж хөгжиж төлөвшөж орчин нөхцөлдөө дасан зохицож орчиндоо тийм оновчтой хариу үйлдэл үзүүлж сурч ингээ эзэмшдэг юм байна. За энэ хугацаанд сэтгэл санааны хувьд ямар хөгжил төлөвшөлтэй болж амьдралд бэлтгэгдэх асуудал хүн төрөлхтний хувьд нэлээд анхаарал татсан юм асуудлуудын нэг болоод байна. Хүн төрөлхтний өнгөрүүлсэн цаг үеийн түүхийг ерөнхий утгаар нь хувьсгалын үедтэй харьцуулж бид нар бас дээр ярьлаа. Тэгэхээр товчхон ингээ багцлаад хэлэх юм бол эрт үеийн танин мэдгүй хувьсгалын үед хүмүүсийн гол асуудал бол хүний хөгжил бус оршин тогтнох физиологийн хэрэгцээ буюу анхны шатны суур хэрэгцээг хангаж чиглэсэн ийм үйл явцууд өрнөж исэн. За энэ үед хүний байгалийн шинжтэй өгөгдөл зан характер тэр юмуд бол гол үр гүйцэтгэж исэн. Харин дараагийн шатанд тэр аж төрөх амьдрах орчноо сайжруулахтай холбоотой хөдөө аж ахуйн хувьсгал явагдаж улмаар хүн өөрийн аюулгүй байдлын хэрэгцээг хангаж чиглэсэн ухамсарт үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. За энэ үеэс хүн өөрийн зохион бүтээсэн шинээр бий болгосон зүйлдээ итгэх, түүнийг дагаж мөрдөх, түүнийхээ дагуу сэтгэл зүйн хөгжил төлөвшил нь явагдаж эхэлсэн. За энэ нь хүнд байх байгалийн шинж чанарын давмгайл багасж эрх зүй, ёс зүйн шинжтэй хүний оюун санаа, ухамсарт үеийн харилцан үйлчлэлээр тэр өөрийн зан үйл сэтгэл хөдлөлөө хянах чиглүүлэх үндэс суурь нь бол тавигдсан гэж хэлж болно. За гэхдээ энэ бол нэг тийм сэтгцийн хөгжлийн хувьд тийм дараагийн хөгжлийн өндөр түвшинд гарах тэр зам руугаа орсон гэж хэлж бол мэдэхгүй юм. Зүгээр би бодохдоо хөдөө аж ахуйн хувьсгалаас эхлээд хүн төрөлхтний сэтгцийн асуудал, сэтгэл зүйн асуудал байгалийн зөв бэлгийн шин чанараараа орчинтойгоо харилцдаг байсан гэхээсээ илүүтэйгээр өөрсдийн зохиож бүтээж бий болгосон зүйлийнхаа дагуу сэтгэж ер нь их товчхондоо хэлэх юм бол нэг юм хайрцаглагдаж эхэлсэн болоо да гэсэн юм бодол төрсөн. За харин сүүлийн 500 жилийн хугацаанд аж үйлдвэрийн хувьсгал хүн төрөлхтний 3 дахь том хувьсгал тийм ээ. Аж үйлдвэр эрчимтэй хөгжиж хүн төрөлхтөнд нийтэд зориулсан үйлчлэгээ бүтээгдэхүүнийг олноор бий болгож нийгмийн орчин нөхцөл хурдтай өөрчлөгдөхийн зэрэгцээ хүний хөгжлийн төлөв байдал чухал асуудал болж ирсэн байдаг. За ингэснээр хүний сэтгэл зүйн тулгымцсан асуудал бэрхшээлүүд нэмэгдэж сэтгэл судлалын шинжилгээ ухааны гол судлагдсан сэтгэл зүйн эмгэг хэвийн бус тийм дутагдaltaй талууд болж хувирсан байна. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл судлалын шинжилгээ ухааны анхаарлын төвд сэтгэл зүйн ямар нэгэн эмгэг асуудлууд байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бол аж үйлдвэрийн хувьсгал эхэлж юмсын тоо нэмэгдэж бидэнд нөлөөлөх зүйлсийн тоо ихсэнтэй холбоотойгоор сэтгэл судлал хүний сэтгэл зүйн тэр эмгийг янз бүрийн өөрчлөлт сэтгэл зүйн тулгымцсан асуудлууд бий болсон. Үүнийхээ дагаад сэтгэл судлалын шинжилгээ ухааны гол судлагдсан сэтгэл зүйн яг нэг тийм эмгэгтэй асуудалтай байгаа талуудыг судлахад хүргэсэн гэж хэлж болно. Тэгэхээр хэвийн төвчнөөс доош сэтгэл зүйн сэтгэл зүйн уналтын үеийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж сэтгэл судлалын шинжилгээ ухааны арга техникүүд, үзэл баримтлалууд бий болсон гэж хэлж болно. Харин сүүлийн 50 жил. Сүүлийн 50 жилийн хугацаанд сэтгэл судлалын шинжилгээ ухаанд эерэг сэтгэл судлалын тухай ойлголт бий болж судалгаа шинжилгээ хийгдэж бас чухал нээлтүүд хийгдэж эхэлсэн.
За 50 жил гэхлээр бол нэн хожуу одоо саяхны ийм асуудал байх нь шүү дээ. За энэ нь сэтгэл судлал зөвхөн сэтгэл зүйн эмгэгийн хүрээний шинжилгээ ухаан биш. Хүн харин одоо байгаагаас хэрхэн илүү сайжирч, хэрхэн аз жаргалтай, баяр баясгалтай, сэтгэл ханамжтай байх вэ гэдгийг одоо голчлон судалдаг сэтгэл судлалын нэг салбар шинжилгээ ухаан үүсч бий болсон гэж хэлэх гээд байна. За тэгэхээр энэ шинжилгээ ухаан зөвхөн сэтгэл зүйн тулгамдсан асуудал бэрхшээлтэй хүмүүсийн хүрээнийг биш, нийт хүн төрөлхтний одоо сайн сайхан байдлын шинжилгээ ухаан болж одоо өргөжиж хөгжиж байна. За энэ салбар хөгжиж бий болсон нь бид эрт дээр үеэсээ эерэг сэтгэл судлалын ойлголтгүй байсандаа биш. Харин ийм одоо шинжилгээ ухааны ололт амжилт хэрэгцээ шаардлага үүсэх тохироо бүрдэг байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл хүмүүс байглаасаа тэр стресс бухимдал сэтгэл зүйн асуудлыг зохицуулах механизмтай байсантай холбоотой байж бас болно. За өөрөөр хэлбэл бид одоо өнөө цаг үед техник, технологи, дэд бүтээц, эдлэл хэрэгслийн хөгжлөөс илүүтэй сэтгэл санааны амар амгалан, аз жаргалтай, тухтай байдлыг илүү эрхэмлдэг болсонтой холбоотой гэж хэлэх гээд байна. За хүмүүс тухайн цаг үед нийтлэхээр юуг илүүд үзэж байна? Тэрхүү чиглэл нь илүү ач холбогдолтой болж тухайн нийгмийн онцлогийг тодорхойлдог. Тэгэхээр бид аливаад эерэг хандахыг хичээдэгч заримдаа хит их сөрөг сэтгэл хөдлөлд автсны улмаас сэтгэлээр хунах, гутрах, эсвэл одоо уурлах, бухимдах үеуд бас нэлээд тохиолддог. За энэ бүхэнд бид сэтгэл зүйн хувьд хохирол амсаж, за улмаар энэ сэтгэл зүйн ирээдүйн сайн сайхан байдал сөргөнлөлөө үзүүлж идэв. Тэгэхээр амьдралын чанар, утга учир, амьдралын одоо утга учирыг бид нэр яг амьдралын төгсгөл үе, эсвэл одоо хайртай дотны хэн нэгнээ алдах ч юм уу. Тийм хүнд хэцүү мэдрэмж туулах үед бид нар амьдралын тухай одоо эргцүүлэн бодож, утга учирыг ойлгохыг эрмэлздэг. За хүний амьдрал одоо хорвоо ертөнц байгаль дэлхий оршихуйн үйл явцтай харьцуулахад бол үнэхээр богинохон. Одоо алга уруулахын дайтай л юм богинохон цаг хугацаа. За тэгээд энэ цаг хугацаанд юу бүтээж, ямар ажил амжуулсан бэ гэхээсээ илүүтэйгээр ямар мэдрэмжтэй байсан, ямар санагдаж байсан гэх агуулгаар амьдралын чанар одоо тэр сайн сайхан байдал бол илүүтэй тодорхойлогддог юм байна гэж. За тиймээс бид үүнийг эрт орой хизээ нэгэн цагт ойлгосноор илүү одоо тэр амьдрал тохиолдох асуудлуудыг ухаалгаар хүлээн авч альва асуудлыг сэтгэл зүйн хувьд хохирол багтаа эсвэл дараа нь харамсахгүйгээр өнгөрөөж сурахад одоо суралцах нь их чухал юм а гэж байна л да. За үүнийг шинжилгээ ухааны төвшөнд судалж, за хүний амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэсэн сэтгэл судлалын шинжилгээ ухааны салбар бол эерэг сэтгэл судлал юм а гэж. За ингээд та бүхэндээ хүн төрөлхтний аз жаргал одоо хүн төрөлхтний түүхэнд болсон одоо 3 том хувьсгалын үед хүмүүсийн сэтгэл зүйн асуудал хэрхэн яаж өөрчлөгдсөн одоо тэр талаар бол бас та бүхэнд хүргэлээ. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзъя. Түр баяртай.